За сайн байна уу манай Евро турын ивент тэтгэгчээр IELTS маань ажиллаж байгаа. Тэгээ IELTS маань яадаг вэ гэхээр гадаад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа визтэй ч байсан визээс байсан хамаагүй авто машин болон байрны лизингийн үйлчилгээ гаргадаг байгаа. Тэгээд та хэрвээ байр машины лизинг авах гэсэн юм бол IELTS-ийн мэнлөө лизингийн үсгэлтээ явуулахад болно. Тэгээд визтэй ч визгүй ч хамаагүй тэр устдаа 6 сар амьдарсан 21 нас хүрсэн мөн ямар нэгэн мозелийн түүх байхад л болно. Тэгээд үсгэлтээ явуулаад Монголдо байртай машинтай болоорой. За манай энэхүү дугаарыг ивент тэтгэгчээр Oblis гэдэг одоо хүмүүний насан туршийн тоглоомын брэнд хамтран ажиллаж байна. Манай Oblis нь болохоор ийм онсоор онлайнаар зарагдаж байгаа. Тэгэхээр манайхан жишээл зарим хүмүүс ингээд яг тий тоглоом одоо бас авахд одоо гадаад битэр очиж хаад маш хэцүү байдаг. Тэгэхээр тийм нөхцөл байдал байхгүй ийм гоё хайрцагтай. Тэгэхээр дотор нь юу байгааг нь мэддэхгүй. Тэгэхээр маш нууцлаг байгаа. Тэгэхээр ийм гоё юу ийм онсоор шууд захиалга хөргүүлээд аваарай. Тэгээд манай дээдлийн үзэгчдэд 20% хөнгөлөлттэй одоо тийм промо код өгч байгаа үйлчлэгээ. Тэгэхээр тэр 20% хөнгөлөлттэй кодоор та бүхэн манаас Dately-гээд одоо 20% хөнгөлүүлээд аваарай. Тийм боломж байгаа. Тэгээд нийтдээ 16 төрлийн ийм одоо бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд та бүхэн маань нэг туршаад үзээрэй. Oblis байлаа. Dately Show шинэ дугаарыг ихэр бэлэн боллоо. Тэгээд Dately Show Берлинээс хүрч байна. Тэгээд манай үзэгчид бас энд бишигдэж байгаа. Тэгээд та хэд маань те хэрвээ Монгол тустай амьдралтай бол энд камерын битүүртээр гэж шахах. За, окей. Манай болцоо ихлэхэд бэлэн болсон байна. Тэгээд бүгдээрээ энэ дунд оролцогчид маань энэ дунд сууж байгаа учраас бүгдээрээ юутай энэ чи. За, манай өнөөдрийн энэхүү одоо дугаарын ивент тэтгэгчээр Invescore Leasing буюу IELTS компани хамтран ажиллаж байгаа. Тэгээд хэрвээ та 21 нас хүрсэн 6 сар энд ажиллаж амьдарсан ямар нэгэн муу зээлийн үлдэгдэлгүй байхад одоо энд визтэй визгүй хамаагүй Орос улсны болон машины лизингийн хамрагдах боломжтой. Тэгээд онлайнаар хүсэлтээ явуулаад тэгээд Монголдо байртай болох боломжтой шүү манайхаа. Тэгээд IELTS-ийн руу ороод хүсэлтээ явуулаад Монголдо байртай болоорой. Тэгээд ивент тэтгэгч IELTS-тэй бүгдээрээ баярлалаа алгаж яа. За окей. За тэгвэл оролцогчдоо бүгд хадгаалж тэр өгтөө авцгаая. Айгуу. За одоо нүдэ нээж олно. Энд чи унтаад энэ үсэлээ жинээс ингээ анид энэ багш. Хүндрэлэн сэжмэсэн хэм зовлон гэдг нь энэ байх. Алта бүрэн чамд хүрэн хотлон гэдг нь энэ барчмтай. Залуугаа гараад ирээ те. За. Яа гоё юм бэ та тийм ээ. За, аян авч тий. За, окей. За гахалтай манай хоёр оролцогч гарч ирсэн байна. Бүгдээрээ алга ташлаа нөхөө бооцоо эхлүүлээ. Алив сонсъё. За, манай залуу маань гоё өөрийгөө танилцуулаад энэ бооцоо эхлүүлээ тийм ээ. Бас нэлээд юм гоё харахад юм нэлээд сүр бараа ихтэй залуу байна тий. За, өөрийгөө танилцуу тий. За сайн байна уу? Энэ орой мэндийг хүргэе. Намайг Чингүн гэдэг. Нэлээд холоос ирж байгаа оролцож байна. Хувийн дугаар хэд вэ гэх шиг. Ханаасаа? Боохом гэдэг холоос. Боохом.
Бас нутгийн дэмжигчд нь ирсэн юм шиг байна тий. За бас нэлээд олоостэй бас хайраа олъё гэд те бас зориод ирсэнд баярлалаа те. За манай эмэгтэй өөрийгөө танилцуулъя. Сэбэт санаа намайг лавгним гэдэг тэ нөгөө шпиц намайг лавга Берлиний орцогч. Ямар хэлээр ярьж вэ? Лавг нэм гэсэн үү? Хин гэж дуудах вэ? Лаура. 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 За. Лаура гоё өөрийгөө давуу талыг ярьж тахв. Яг чи яг хин юм бэ те? Хичээнгүү тэ нээлттэй айгу хөвгчлөлтэй гэж би өөрийгөө тодорхойлдог. Тэгээд яа жишээ. Найзууд нөө те манай айгу амар дэмжиж манай чөтгөрүүд чимээг байж байгаараа юм. Найз чи амьдралынхаа аныг халах гэж байна гэх шиг. За. За. Манай залуу бас өөрийнхөө давуу талыг хэлээ те. Ер нь бол өндөрөөрөө тэгээ мөр юм уу? Мөр сайтай. Тэгээ бас гой гартай гэх юм уу? Өндөр нь хэд юм бол? Өндөр нь хэд вэ гинэ? Өндөр нь метр 94. За нэлээд өндөр залуу байна тийм ээ. Манай эмэгтэй тийм өндрийн шалгуур байдаг уу? Тэгтээ метр 80-аас дээш ивэл тэгтээ Монгол хэрэгтэй метр. Гэтэ энд 90 гарсан залуу байна шүү дээ. Гоё юм. Чамбо ок тий. За манай эмэгтэй өнөөдөр юу ямархуу залуу байгаасаа гэж хүсэж байна те. Чиний type. Нээлттэй тэгээд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг хүн байвал. Одоо өөрсдийгөө тодорхойлж чадаагүй хүмүүс амар их ооширцсан тэгээд хоорондоо одоо юу гэх юм болцсонсондээ яг яах гэдэг нь мэддэггүй байх үе жоохон байдаг санагдаад тийм. Өөрийгөө олоогүй хүн те. Олоогүй хүмүүс. Ер нь ойлгомжгүй хүн байвал ер нь хэцүү. За чи ер нь өөрийгөө ойлгоцсон юм биш үү те. Тэгэхээр түрүүний нөгөө нээлттэй, хөгжилтэй гэдэг чи яг өөрийгөө олцсон хөвлбөр үү? Тийм тэгж хэлж болно. Би нээлттэй айгүй нөө чөлөөтэй айгүй хий ярьдаг. За ашиггүй гэх шиг те. Тэгэхээр ер нь бол хамаагүй манай асуултуудад бол хариулчихна тийм ээ? За окей. Манай залуу ер нь хэр нээлттэй чи яг ингээд бас өөрийгөө тодорхойлвол те. Өөрийгөө олсон уу? Ер нь бол олсон л гэж боддоо шүү дээ. Наач яг олоогүй хүний хариултаа байна даа гэж. Ер нь бол олсон гэж боддог гэдэг нь яг тийм. Энэ өндөрлөгөөс харахад тэгж л боддоо шүү. Яг өндөрлөг гэж ярихад хамгийн тохиромжтой юм байдаг шээс те. Энэ өндөрлөгөөс яг юм өндөр гэсэн энэ өндөрлөгөөс харахад маа залуу гэхдээ өндөр биш байсан бол чи өөрөө ямар байна гэдгээ бодж үзсэн үү? Ер нь ингээд өөртөө ярьж үзсэн үү? Би өндөр биш бол хин юм бэ? Амхаал байсан баг та. Амар ойлгомжтой. Өндөр биш байсан бол намхан л байх байсан баг. Тэр чи ингээ өндрөөсөө бодж ингээ жоохон найрч ирсэн үү ер нь? Тэг ер нь бол өндөр бол гол миний давуу тал. Nice. Тарих толгойн доторх юм хамаагүй. Тэрийг тэгээ танилцж байгаа л мэдэх үлгүй дээ. Мэдэх байлгүй дээ. За. За манай залуу хэдэн X-тэй вэ? 3X-тэй. 3X-тэй. За. Сүүлийн харилцаа нь яагаад дууссан бэ? Хизээ дууссан бэ те? Сүүлийн харилцаа нэг 2 жил тагсан юм уу? Вау, яагаад дуусч вэ? Жохон хоёр өөр үзэл бодолтой байсан гэх юм уу? Жохон амьдралын явж байгаа чиглэл нь арай өөр байсан. Чинийх ямар байсан? Чинийх ямар байсан бэ? Чиний үзэл. Минийх жохон карьер гэр бүл гэх юм уу? Хэр удаан үргэлжилсэн бэ тэр харилцаа? 8 жил болсон юм уу? Тэгээ 8 жил байснаа тэгээд үзэл бодол чинь 8 жил бол таарж исэн юм байна тийм үү? Тэгээ ер нь бол нэг юм жохон амьдралын нэг хүнд шат гарч ирсэн гэх юм уу тэгээ жохон. Яг дараагийн төвшин рүү орох гэсэн чинь үзэл бодол яг зөрчилдсөн тий. За. Та хоёр одоо жишээлбэл ингээд хол одоо Германд одоо та хоёр матч боллоо гэж хол байвал тэр харилцааг одоо зүгээр үү та хоёр? Удаан хугацаагаар ер нь хэцүү. Тэгээ ер нь бол төгхөл байх та. Чи төгөх юм уу те? Дундаа уулзах юм уу? Тэр өөр хот руу нөрсөн. Би Берлинд хайртай. Манай Берлин гой. Хой. Та таваас өөрөө орилохгүй байгааз.
Манай залуу тэгвэл ер нь Берлинд ирэх гэсэн бодол байгаа юу те ер нь хэрвээ үнэхээр матч болно шүү дээ. Байсан. Одоо байхгүй. Яагаад? Үгүй ээ одоо яриад байгаа шүү. Одоо ирэх үү чи? Үнэн чи ирээд нэг фейлдсэн юм уу яг нэг охин дээр? Гэхдээ ер нь Берлиний vibe гоё. Гэхдээ яг амьдрахад бол ер нь жоох хэцүү санагдсан. Ааха. Тийм Берлин гэхдээ хэд удаа иржсэн шээс. За згах. Яаж бодож болно шүү дээ те. За ер нь тэгээд та хоёр маань юм chemistry үүсэх хүнийг яг юугаар дүгнж хардаг вэ те? Ямар байх хэвээр одоо жишээлбэл тийм амар гоё chemistry үүсчихсэн тийм тохиолдол байна уу? Тийм гоё болцоо ч юм уу те? Им өөрөө тэ вайбараа ингээд урсаа яваад идэг тийм гоё болцоо те? Эрэгтэйгээ хүлээж игөө. Эрэгтэйгээс эхлээ сонсч би өөрөө бодчих. За. Тийм ер нь бол өөртөө ихтэй хүмүүс л таалагддаг. Бас тийм даруухан хүмүүс жоох хэцүү байдаг гэх юм уу? Тийм жоохон ярианы сэдв дуусах юм уу? Тиймэрхүү тал жоох хэцүү байдаг. Тэ надаа яг одоо тийм байх гэж байна. За эмэгтэй хариулъя. Тийм ярианы сэдв нийлдэг яг л тийм юм байл да. Угсаа сайн ярилцаж чаддаг хүмүүс л хоорондоо айгуу сайн ойлголцож чадчихвэл тэгэл цаашаа үргэлжлэж яах гэсэн үг шүү. Тийм шүү дээ тий. Зөв байна. Тэр үнсэлцгүү шууд учирцгүй. Аа? Яа. Та хоёр нэг юм амар хэцүү хүйтэн мэдрэмж авч гин одоо. Ганц л амьдрын шүү дээ. Яг одоо та хоёрт ямар мэдрэмж төрж гин те? Айгуу сандарч байна би л яг. За, маа залууг Харанхуй мэдрэмж авчихсан. Тэгээд нэг юм өөдөөс чи юм гэрэл тусаад баахан хүмүүс инээгээд байгаа юм шиг тийм юм санагдаж байна уу? зүүн бүлгийн толоонд орж байгаа юм шиг шээс те. Энд нэг юм байна. Харанхуй мэдрэгдэж ирэх шээс. Угаасаа болттой байдаг шээс те. За. Манай хоёр тэгвэл нэг нэг тэрвэрч үзэх үү эхлээд гоё нэг тайвширхын тулд те. За. За, тэгээ урагшаа босоо. Зүрхний цохилтоо те. Оо, нисвэ урагшаа айгу нисэх боломжтой шүү. Яна чамааг алчмааргүй шүү. Би энэ доор нь байж явах өгших. За. За аяа өгчээ те. Удаан тэрвэрч болно шүү. За одоо ерөөс илүүтэй үлгээ ихгүй яг суугаарай гэж. Яа, сая стиш онгож алдчихсан. Хөө амны ирэх. Сая ихтэй барьж аваагүй бол юу болох вэ гэж. Яа, тий. За. Манай залуугаас эхэлчээ төрсэн сэтгэлийн сонсъё. Зөөл ярьстай байна. Тэгээ бас гоё үнэртэй. Лөвш аваа бэжээ гэдэргээ те. За, манай эмэгтэйд ямар сэтгэл? Амар гоё өндөр тэгээд нэг амар турхай биш юм байна. Амар гоё өндөр. Энэ хоолойны юм жижиргээ тийм ээ. За. Тэгээд амар турхай биш юм байна. Гоё биетэй юм шиг байна. Тархаа биш, гоё биетэй те. Ер нь чиний тайп байна уу? Тийм ээ. Дахиад нэг тэрвэрлдэг үү? Яа. Шаа ядрагчс те. Тэгээ гарын барьж үзэх үү? Гарын барьж үзэх үү нэрээ? Юм салаавчлаад. За. 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 За энэ ард нь ая явж байгаа гэж төсөөлчөөрэй манайхаа. Ард нь айгүй гоё хайрын материал явж байгаа шүү заяа. Чи над руу татсан шолонж авахтаас. За. Тэ өн гэхэд айгүй гоё зөөлхөн гартай юм байна. Барайд үзье та гэж. Төрөө ингээ Айгүй бодлоо юм байна. Тэгэхээр тийм зөөлөн гар нь чи энэ дуртай өөрөө хамаагүй юу? Хамаагүй. Хуруу уртад том байх нь хамаатай юу? Эрэгтэй үнд нөгөө нэг юм мэдгүй Нөгөө спорт хийсэр гачвал айгүй амар хатуу гартай л байдаг хвчлээ. Бараг надаас зөөлхөн гартай юм шиг санагдлаа. Энэ зөөлхөн гараараа надаа хүрээч. Гэтэ ер нь ийм спортлог задаа дуртай маань залууг нэмэгтэй яг аль нь дуртай? Тийм би айгүй спортлог тийм экстрем спортод яс өөрөө айгүй дуртай. Тэгээд спортлог чөлөө цагаар нэр юу гэдэм бол Чөлөө цагаараа хөвчлэн жимд л байдаг да. Тэ. Оо. Гоё мог шиг. Өөр ямар нэг спортоор хичээлдэг үү? Спорт хичээлдэг. Гэхдээ ер нь спорт их сонирхдаг гэх юм уу? Олон спорт сонирхдаг. Сагсаас бусна. За маа залуу тэгээд өөр ер нь те эмэгтэй хүнээс яг юу хүсдэг вэ? Те ер нь юу байгаас гэж боддог вэ чиний яг ийм ирээдүйн одоо их нэрийн төсөөлөх юм уу тийм хүсдэг юм юу? Халамжтай гэх юм уу?
Халамжтай хүн ер нь жижиг сажиг юм дээр халамж тавьдаг бол амар гоё мэдрэмж авдаг. Тий. Манай эмэгтэйгээр халамжтай байв. Намайг уусаа бараг амар халамжтай гэдэг онэзууд. Яа, та дөрөв бат нэрээ. Надад бол үнэхээр асуудалгүй. Нэг юм 3 найз гэртээ аваад явчих юм тест. Тийм. Гэхдээ Яг ийм 3 найз юу ч хийсэ гэнгээ. Пэйж идэгтэй гайхалтай бас. би ихтэй яг нэг групп чатанд байгаа юм шиг мэдрэмж авах юм. Үнэ сал гэж үгээ тий. Тэгээ салчингууд л яг салсан гэж байна. За тэгтээ манай найзууд зүүн дээр амар сэн дэмждэг ба. Хитэж буруу зүйлэн дээр их тэгж дэмжихгүй. Яа, яанда та дээр өгших. Ер нь найзуудаа хэрэг зөвлөгөө авд юм бол авдаг гэхдээ яг тодорхой хэмжээнд л авдаг гэхдээ би тархитай болохоор яг тэрийг нэг Харин тийм. сайжруулчаад авдаг ааш. За би найзуудыгаа зөвөр чат GPT шиг ашигладаг гэдэг юм асуугаад бозож хариулт өгөнгөт нь тэндээс нь өөрөө дүгнэлт хийдэг гинэ. Тий. Тийм юм байна шүү. Тэгэхээр чамд бол нэг тийм мэдрэмж өгөөд нь шүү дээ. Тий. Энд найзууд нь ороод байгаа болохоор тий. Тэгэхээр манай хэд жоохон юу болох гээд байгаа юм бэ шүү тий. Тэгээ одоо энэ хоёр хосоолоо болцоонд явсан чи та гурав. хажуушрээд суудсан уу? Тий. Тэгэхээр гоё бай тий. За. Чи гэхдээ энд хэр удачаа ер нь Бүр баг насаас ирсэн гэх юм уу? тийм баха яриа чи нэг өөр үйсэн. Аялагтай. Өгөө чи нэг юм өөр яриад тэнэг шахах. Нэг юм хизээч Монголд нэг юм байгаагүй юм шиг айгүй зөв гоё яриад ирсэн ааш. За. Хэдэн жил болж байгаа юм бэ? Багасаа хэрч одоо нэлээд олон жил болсон. Мэдгүй одоо баг 21 жил болчихно. Оо пис. Ямар ч л байсан 21 настай бол биш юм байна. 22-тай юм бэ гэж. За манай эмэгтэй ер нь ирээд хэр удажаа. би 95 жил болж 5 жил. 5 Ер жил. нь цаашдаа энд хэр одно гэж бодож байгаа. Тийм төлөвлөгөө байгаа сургуулаа төсөөл. боцох байх. Гэтэ тэгээ дор хаяж бараг 10 жил шаарддаг баха. Аа за тэгвэл хоёрт бол 5 жил байгаа л юм байна. Тэгээ нэг манайх бүр эцэст нь байдаг гэсэн тэгвэл 7 жил. Таалагдаад байгаа юм байна. За. За. Манай хоёр тэгвэл яг энэ хугацаанд те ер нь хэр идэвхтэй вэ те өөрөө энэ юуны амьдралд те бэлгийн амьдралд те ер нь За ер нь секс хамгийн сүүл хизээ хийсэн бэ? Манай залуу. 3 сарын өмнө. 3 сарын өмнө. За манай эмэгтэй. Нөгөө дөрөв мэдчихэж байгаа шүү дээ. Чи хотлоо ярьж байгаа шүү дээ. Тийм одоо яг нөө дөрөв байгаа шүү дээ. Нэг найз нөр ингэж ороолоор хаачсан сошиддаг шүү. 5 сард. 5 сар да. Одоо чи хэд сар юм? 6 сар үстэй. Юу амар хоолын юм чи. Сарын өмнө гихгүй 5 сар тэгэхээр би ч нэр хизээ гэрээсээ гарлаа гэж. 5 сар гэсэн чи 5 сарын 31 гэж шүү. Гэхдээ яагаад 5 сард гэж хэлсэн бэ те сарын өмнө биш те. Хүн болно ш Сарын сарын. сараа бодож байгаа л яг өнөөдөр 6 сар. Гараа удаг. Юу гээд байгаа юм. Бараг сарын өмнө шахав. Хүн ингэж юмыг ингэж энгийн болгож хэлчихээд бүр ингэж хүн юм руу ороод байх чи ямар гоё юм бэ. Сүүлд хизээ болцсон гэлээ. За залуу таалагч шүү. Би асуух чийсэн гэж шүү. За. 5 сард. Гитэг чи юу Бичлээ вэ? ухраад зүж болох уу? За бичлэг ухраа дараа чамд хэлээ. За одоо болохгүй. Тэгшээ 5 сард гэж хэлсэн юм болов? Таад юу гэж бодож байна? Доор коммент хэсэгт үлдээгээрээ. Албаар энэ хэсгийг ингэж байхгүй болгож маалгаж шахах те. За тий уусаг тий хүн секси шүү дээ. Тэрэн дээр чи юу нэр амар. Сүүлд мүүлд гээд. Тийм болцоход секс хийн гэж бас байхгүй. Эсвэл зүгээр болцоогүй секс хийсэн байх магадaltaй ч тий. Ер нь тэгэл секс бол секс шүү дээ энэ чамар. X-тэй юу? Үгүй. Үгүй юу. Юу вэ? Ер нь чи гэтээ юм тохиолдлын бэлгийн хавьталд орж ирсэн. Орж ирсэн үү тийм аа за. Ер нь one night хийжсэн үү? One night хийчихсэн. Тийм тэгээ юу амар сүртэй. За. Бод ширхтэй бай те. Тэгээ энэ хугацаанд чи яг өөрийгөө олж мэдүү чи яг хин юм бэ орондоо те яг юм. Чи орондоо хэр иршүүд вэ? Хаашс. Тийм. Им аратан болчтгоо те эсвэл ийм
жижигхэн юм хөөрхөн тийм өхөөртөм гай болчихдөг юм уу мэдгүй. Ер нь жоохон soft тал руугаа. Soft. Тий. Soft sex. Дургу барилч юу вэ? Секси. Hardcore гэх шиг. Намайг юм баагаатайгаа минь би оргүй. Дургу барил юу вэ те? Залуугийн. 69. Тэндээс нэг өхөө. Бараг өөрөө хийчихсэн юм шиг те. Хамгийн дуртай юм нэг хүн гарч ирснэ. Дургу ирсэн. За тэгвэл дуртай нь юу вэ? Яагаад дургу вэ гэхлээр тэрийг сонсч те. Өөрөө нэг гоё тийм мэдрэмж авч чадахгүй жоохон ажиллаа. Бас нэг ажилтай те. Ажилтай. Гоё мөрөд хэд нэг. Доотхоо мэдэрмээр эдэг дээрээ бас ингээ бас эрэгтэй хүн чинь яг нэг л юм хийдэг штэ тий яг юм. Хоёр юм зүйл хийж. Олон юм зэрэг хийж чаддаг. Мультитаскинг байхгүй тий ерөөсөө тий зүгээр яг. Хоёулаа 69-ийг ихтэй чи эхлээд дуусгачих тэгээд дараа нь би яг ингэж өгөх гэж байх тий. Тэрийг одоо юу гэж нэрлэх юм бэ гэж байх. Зүгээр 6 9 ааш. 6-гаа хийчих би 9 чи хийчих аашсан. За тэгвэл дуртай нь. Дуртай нь галын хайч. Тулга молго шаах тийм байл. Юу вэ? Галын хайч гэж ямар байл вэ тийм? Боодог байлээ. Хорхог аашаас өөр юм. Улам монголчуу болоо. Төвчийн бетон байл л да. Чансан мах байрлаа аашаас. Галын хайчаа яа тийм? Мохоо хутга байрлал тэгээд. Одоо эмэгтэйгийн хөл миний мөрөн дээр гэх юм уу? Butterfly үстэй. Тэгээд хийж явахдаа Хавчих юм уу? хавчсан. Тий. Хөлийг хавчсан гэсэн үг. Ингээ өвчтсөн шааждаг шээ. 50 чи үхэн шүү ааш. 50 би тавихгүй шүү эний чи аашаас. Чи өөрөө хөлийн хавчна гэж юу? Хараараа. Тэрнээс эмэгтэй хөлөөрөө чиний толгойг биш. Битэд бол тэгэж бодоод толгойг чинь таслах гээд байгаа юм байна л гэж бодоод. Тэр чи яг юм галын. Яа гэж вэ гэж. За бас сонь те. Гэтэ ер нь бол хоёр хөл мөрөн дээр хамгийн гол юм тэр те. За окей. Манай эмэгтэй галын хайч байрал хэр санагдаж байна те. Энийг бол туршихгүй байна. Туршихгүй байна уу? Үгүй. За чиний дургу барил юу юм? Бас адилхан 69. Би 69. 69 үү те? За. Үшинт чи ямар сон 69 дургу хүмүүс байдаг юм бэ? 69 сууж исэн нөх шах. За дуртай нь юу вэ? Хоёул хөвтөж байгаа араасаа. Халбаг. Хоёулаа хөвтөж байгаа дараасаа. Яа. Хажуур шиг хоёул харж тавьтээ. Тэр чи юу лээ? Нахаа халбаг үстэй. Нахаа үл юу лээ? Нахаа чи өөр халбаг үстэй. Халбаг юм уу? Та нар энэ галтгооны хэрэгслийг 50 орчих болохгүй юу? Галын хайж лхий одоо Монгол гэрлөө орлоо энэ чи бүр тий. Будааны хосоор байдаг шаач тий. Тогооны таг байрлал байд. Яа, стогой юм халуун сав мав тий. За окей. Энэ галтгооноос ингэ байлиг шаахгүй. За тэгвэл нөө плицээ явчих. За тийм. Бид хоёр амасон та хоёр зэрэг 3 тоолоод зэрэг хариулсан шүү. За. Монгол руу гадаад 3 2 1. Монгол. Та хоёр. Тэгээ том уу жижиг үү 3 2 1. Том. Дээр нь үү доор нь 3 2 1. Доор. Доор дээр тий. Яг гой таарлаа ихний таарлт тий. За гэртөө буудалд 3 2 1. Буудал. Аав ээж дөө ээж ээж дөө 3 2 1. Аав ээж. Согтоо юу ирүүлөө 3 2 1. Согтоо. Өглөө юу орой юу 3 2 1. Орой. За гэрэлтэй дөө харанхуу дөө 3 2 1. Харанхуу. За ер нь бол ерөнхийн нэг анзаа арчлаа тийм ээ. Тэгээ ерөнхийдөө хажуутлынхаа хүн гарилтыг сонссон баг те. Бас ямар хуу та хоёрын маань матч ямар байсан те. Тэр нь гоё л байгаа юм байна гэж шахах те. За одоо өөрийнхөө талаар нэг үнэн нэг худлаа факт хэлнэ. Факт гэх юм уу одоо юу гэх юм? Нэг үнэн юм хэлнэ, нэг худлаа юм хэлнэ. Тэгээд тэрийг худлааг нь таах хэрэгтэй. Хоёулаа үнэн юм шиг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр та хоёр маань дотроо бодож байгаад
нэг үнэн. Тэр нь илүү юм гоё галзуу байвал илүү Хоёр гоё. дотор бодчих. Тийм 50 бодож. Өчигдрийн шоунд дээр нэг залуу юм нэг үнэн нэг худлаа факт хэлгээд гисэн чинь би секс хийж байхдаа ундчихсан. Тэгээ би секс хийж байгаа уйлж исэн гэж бодохгүй. Тэгээ би ингээ гайхаад за одоо унтсан нь л үнэн байлгүй дээ гэжээс чи унтсан үнэн юм уу гэдс чи үнэн шатахгүй. Тэгээ уйлаагүй юм байлгүй дээ гэс чи уйлаагүй нь бас үнэн гэшээд зүр нэг хүн секс хийснээр уйлаа зүгээр унтцсан байдаг шээсэн. Секс хийчихсэн унтснаа босч ирснээр яа бистэ унтцсан. Эрөөсөн байж. Тийм болохоор ийм битээ болгоосай гэж жишээ болгож хийсэн. Ямар ч нэг нь үнэн нэг нь худлаа авах хэрэгтэй. Гэтэ айгүй сонирхолтой. Аль нь юм бол гэсэн тийм ээ. Гэсэн тийм эргэлзүүлсэн тийм юм байвал бас гоё гэсэн үг шүү. За манай хоёр бодцсон уу? За эхнийх нь болохоор 3 хүнтэй нэг өдөр болж үзсэн. Вау. Нөгөөх нь болохоор математикийн олимпиад орж ирсэн. Математик нь худлаа байна. Математикийн юунд гэсэн бэ? Олимпиад. Олимп юм биш үү те? Тэр нь олимпиад юм уу? Монголд болдог шүү дээ. Олимпиад уу? Тийм. Зөвхөн олимпиад өстэй. Юу амир олимп гэж хэлсэн бэ? Чи олимпиад зөндөө олимпиад дөрөвд хаашах. Би Монгол улсад төлөөлөд гişх. За, окей. Ийм хоёр юм байна те. Энэ бол бүр үнэхээр хэцүү асуулт байна. Одоо аль нь юм болоо? Арай математикийн олимпиад орсон юм шиг үсттэй. Хөө арайч математикийн олимпиад ормооргүй маа. Ямар хэцүү юм бэ? За бид хэд бодчих. За эмэгтэйгээ сонсъё. Нэг төрлийн юм байвал бас илүү дөхөн байх магадaltaй. Одоо жишээ би математикийн олимпиад орж ирсэн, би Монгол хэлний олимпиад орж ирсэн. Аль нь үнэ? Дэш авах уу, бох авах уу гэж. За манай эмэгтэйгээс эхлэе. Болцооны шоу учраас л энэ жишээ авсан шүү. Би нэг хүн 3 хүн гурвалж ирсэн. Нөгөөд За бэж манайха. За гурвалж исэн. Нөгөөд нь би эмнэлэгт секс хийжсэн. Эмнэлэгт секс хийжсэн. Юунд хийжсэн? Эмнэлэгт секс хийжсэн. За наачтай амар хэцүү юм. Жигнэсээ бодох юм байна гэх шиг. Жигнэсээ л бодох юм байна те. За эхлээд манай эмэгтэй залуугийн одоо юунд хариулах тийм ээ? Аль нь худлаа вэ? Наачсан хэцүү дээ. Бодлоо нугасаа нэг хүнтэй 4 биш нэг өдөр 4 хүнтэй болж ирсэн. 3 хүнтэй болж ирсэн. Тэр нь худлаа юу? Тий. Гэтэ амар гоё яг жигнэсээ юм гоё софт те юм гоё софт хүн байна те. Чи яаж жоохон худлаа ирэх гэж бодож болсонгүй юу те? Яг юм ойролцоо юм шиг те. Хэцүү байна. Хэцүү байна. За. Арайч бас математик. Чи гэдэг нь худлаа ирж чаддаггүй юу? Гайгүй. Яа. Чи сайн юм биш шүү дээ. Тийм. Тийм үү. За окей. За манай залуу эмэгтэйг таа те. Эмнэлэгт секс хийжсэн үний болов? Ямар Вау. Ямар юм сонирхолтой юмэг айгу энгийн дуус. Тэр нь юмгс гэж тэгээ болчихдаг шээстэй. Амар ингэж мэнг шахах. За. За та хоёр манай одоо яг ингээд нэгнийхээ ярьсан юм дээр дүгнээд заяа. Яг юм 3 магтаал хэлээ заяа. Яг ингээд ярьсан юм дээрс дүгнээд шүү дээ тий. Мэдрэмжээсээ дүгнээд 3 магтаал зүгээр шүү хэлчихье. За манай хинж төрүүлээ хэлье. За эмэгтэйгээс эхлэе. За. Даруухан өндөр илдэг. Даруухан өндөр илдэг. За. Өөртөө ихтэй. Өөртөө үнэнч. Тэ гоё үнэртэй юм. Вау. Nice. Энэ нэг Facebook-ээр нэг хэсэг явдаг байсан шүү дээ. Лайк 3 факт хэлийг шатдаг шиг тий. Яг эхнийх нь танихгүй юм байна. Яг эрэгтэй юм шиг байна гэж шатдаг. Хөөрхөн юм шиг байна. Яг тэр шиг. За боллоо гэж шатдаг. Хамгийн сүүлж 10 гэж шатсан. Тэрний факт байгаа шат. За окей, та хоёр маань тэрвэрлэлцэн гараараа барьцсан гэсэн. Одоо болцоогоо бүтээгээд тэгээд асуухан байхгүй бол шийдээр гаргая. Та хоёр маань мэдж байгаа тий? Энэ болцоог яаж шоуг үзчихсэн үү? Залуу. Үзсэн үү? Үзсэн. За окей. Яхаа мэдсэн тий? Нэг үгээр та хоёр маань өөрсдийн одоо мөрөөдлийн ийм болцоог, ийм гоё гэсэн болцоогоо бүтээх юм. Нэг үгээр ингээд ээлжлээд. Одоо тэнд тэгээд та хоёр өөрсдөө бүтээн гэсэн үг байхгүй юу? За залуугаас эхлэе. За. Италид.
Колосseum үзээд Машинтайгаа. Машинтайгаа. дан паста идээд Вайн унгаа. Яагаад гэсэн бэ? Паста идээд вайн уугаад Вайн уугаад. За. шөнийн хотоор машинтайгаа зугаалаад Хансан зөвлөгөө. харсан зүг рүүгээ. Тий. Хаашаас харсан зүг рүүгээ. За. Тэгээд харсан зүг рүүгээ яваад төөрөөд гэж аах. Эмхтэй. гоё чангадуу сонсъё. За. Дуу сонсоо. Чимэний мансуурлаас. Хотын шинөөр. Өнөө шин би чиний мансуус харилцааны жолооч малаач гэсэн яаж. За тэгээ гоё дуу сонсоод машинтаа ингэ явж гин. За тэгээ яах. Далаа хэрэглэв. Далайн хэрэглээ явлаа. Далайн иргэдэг гоё алхаад хөл нүцгэн Хөл нүцгээ алхаад. Хагас нүцгэн. За нүцгэлээд эхэллээ. Од тоолонгоо. Опера мэжнаа. За, тоолонгоо. юм яриад 1 2 гээд өнөөрөө юу илээ? 3 4 аашаас. Чигнээс ийгэж ах тий. За. Берлинээс нүхээ ярилцаад. Нүүхээ ярилцаа да. Тий. Бос тэгж байгаа цааваараа аавч ярьчих гээд тий. За, нүүхээ ярилцаад тий нүүхгүйгээд аашаас. гоё хэрэлдээ дууссан юм шиг. За, баярлалаа. Айгүй хөөрхөн болцоо байлаа тий. Бүгд хаалгач. За манай хоёр өөр асуух юм мэдгийг хүсэж байгаа юм байна уу? Сүүлийн удаа тий. Байвал асуугаад байхгүй бол шийдвэрээ гаргая. Байхгүй. За тэгвэл 3 тоолоод хариултаа гаргая. Таалагчаа бэлтгэр ороод ирчээ. Таалагдахгүй бол доошоо тийм ээ. За бүгдээрээ зэрэг 3 тоолъё. 3 2 1 За манай хоёр нүдний боолт авч болно. Энэ бороо нөгөө нэг сагс чинь нөгөө нэг Том гээд ахтай ямар адилхан царайтай. Бэлгүүнтэй юу? Би ах гэсэн чинь бэлгүүнээ гүчтэй. Тийм тийм. Тэгээс сонсоо. Тий ах шиг. За тэр мань нэг харсан уу? Тий. За. Яг хоолойгийн сонсоод төсөөлж эзэнсгээр өөр байна. Сэтгэлээ гоё хэлээ тийм ээ. Анхны сэтгэл, анхны харцаа. Угаасаа яг хоолоороос мэдрэгчээс айгүй дараахан өөр суурьтай санагдсан. Тэгээд Чи дуртай өстэй, өөр сүртэй хүнд. Үгүй л үү? дуртай. За манай залуу. Өөртөө ихтэй л охин харагдаж байна. Өөртөө ихтэй охин шиг санагдчихэв гэсэн үү? Харагдчихэв. Ааха шах. Өөр ямар нэг юм байхгүй. Хөөхөн охин байна. За окей. Бас яг гоё цэвэрхэн залуу байна. За окей. Тэгвэл тэр маань шийдвэр гаргах бид нөө. За манай үед бол хоёулаа нүдэн энэ чи. Зүрх сэтгэлээ дагаарай. За нүдэн нэрээ тий. Нэг энэ хүн яачих бол тэр хүн яачих бол гэж битээ нэг тийм муухай юм бодоорой тий. Монгол цангаа хаяарай тий гэх шиг. За бүгдээр хамтаа 3 тоолъё. 3 2 1 За нүдэн нээж болно. За шийдвэрийг танилцуулъя. За манайхан чимээг байж байгаарай. Энд ажлын хийж шүү аашиг. За нүдний хаалттай байх үед хоёр маань хоёулаа доошоо гаргасан. Тэгээд хаалтаа аваад нэгнийхэн царайг харсны араас манай эмэгтэй маань дээшээ гаргасан. Манай эрэгтэй маань доошоо гаргасан. За тий. Ягаад тэгээд манай эмэгтэй ягаад шийдвэрээ өөрчилсөн бэ? Эхлээд тэрийг юу сонсъё. нөлөөлсөн бэ те? Тий. Зүгээр ярилцаад үзэж зүгээр дээдлээд үзэхэд яагаад болохгүй гэж бодсон. Why not те? Бас тий. Тий why not ч тий. Заавал шууд үрэх гээд байгаа шүү дээ юм биз дээ тий. Тийм шүү дээ. За манай залуугийн хувьд ягаад шийдвэрээ одоо тий хадгалсан. Хоёр удаа одоо доошоо гаргасан бэ. Яг юу нь яасан бэ те? Берлинээс нүүхгүй гэсэн хоолны харилцаа юу н үүсэх багттай байна. Яа. Үнэхээр үзэл бодолтой үнэн ч хүмүүс юм а тий.
Үгүй гэсэн бол үгүй те. За тэгвэл үгүй тий. Гэхдээ ер нь чи энд ирээд одоо зөвхөн тэнд чамтай цуг амьдрах охин олно гэдэг нь итгэлтэй байсан уу? Одоо энэ чи тий? тий хүн Байсан уу? Вау, nice баярлаа. Манай шоуг тэгж бодож ирсэн доо яаш. Тэгтээ ер нь За одоо манай үзэгчдийн дундаас гарч ир шүүрж авч олно. Мэдээж одоо залуу дээр гарч ирэх гэж байгаа бол Берлинээс нүүх боломжтой хүн бол гарч ирэхийг ойлголоо тийм ээ. За манай эмэгтэй бол яг бас Берлинд байгаа тийм ийм залуу малаа. За тэг гарч ирэхийг ч болно шүү. за байвал яг одоо 3 тоолохын дотор гараа өргөө гараад ирээ тий. 3 2 1 1 энэ тлийн эмэгтэйчүүд манай залууг харж чадчихна уу? Тэндээс нэг охин мөр. За байхгүй мэн тий. Байхгүй. Саяны групп чат Байхгүй бол ингээд болцоо маань дууслаа. Тийм байна. Групп чат нь хаана байгаа? Яах ч юм. Гшхтэй. Гэхдээ ямар зорилгоор нэр яах юм гшх. За юу гэсэн? Групп чат нь хаана байгаа гинэ? Юуны? Манай Найзуудын нөө найзыг авч явах гэдэг юм уу? гүү зүгээр л сонирхол Групп чат байна уу? Энэ залуу харыг гинэ яваа. Зүгээр найзтай болцоод бүтлгүүцнэ. Найзууд нь хаана байгаа гэж. Яа, яаруу залуу идчихсэн. Яаж тайзнасаа буучаад асуултаа юу шууд тайзан дээр амар групп чат нь хаана байгаа гэж. За окей тэгээд орцлоо маш баярлалаа тийм ээ. Баярлалаа тий. За. Оо яана. За.